Нэг хоёр. За сайн байцгаана уу? Хаан энтийн Чингис хотын мундаг ирээдүйн залуучдаа. Тэгэхэд мотоспортын Монгол Улсын төлөөлөл болсон тамирчдын нэг мөрөн байна. За сая тэгээ мундаг ихчийн ардаас гарч ирсэн. Тэгээ сая арталт бас хүлээгээ судлаа. Сэтгэл маш хөдлөлөө. Тэгээд бид бүхэнд бас та бүхэнд адилхан бүгдэнд нь мөрөөдөл байдаг. Энэ одоо баг жижиг гэлтгүй одоо та хэдэн ч гэсэн мөрөөдөл байдаг. Тэгэхээр миний мөрөөдөл бол анх бага наснаасаа ер нь мотоциклтэй их холбоотой эхэлж исэн. За ер нь анх тэгэл ухаан орсон цагаас эхлээл мотоциклийн одоо энэ спорт мотоцикл гэдэг зүйлтэй их уялдаж миний аав ээж өвөө эмээ ах нар хүртэл өөрсдөө мотоспортын тамирчин дээрээс нь техникийн хүмүүс байдаг. За тэгээд ер нь бага наснаасаа эхлэн мотоспортоор хичээлээ 6 наснаас анх 5 настай байхдаа одоо мотоцикл унаж сурж илаа. Тэгээд тухайн үед бол яг юм жижиг хүүхдийн мотоцикл байгаагүй ах нарын мотоциклыг унаал төвшүүлэл явдаг гэсэн. Тэгэл хашаа төвшүүлэл зогсдог. Нэг тийм хотын захын чингэлтэй тийм жижиг хашаанаас миний мөрөөдөл бол эхэлсэн байдیں۔ За тэгээд том болоод 2009 оноос хойш одоо харж байгаа одоо энэ мотокроссын төрлөөр хичээллэж яг анхныхаа уралдаанд одоо энэ бүхэн ч миний мөрөөдөл анх бол мотоциклтэй болох тийм мотоцикл унах гэдэг миний мөрөөдөл байсан бол сүүлд нь би өөрөө тамирчин болсон. За тэгээд энэ бас миний мөрөөдлийн нэг хэсэг байсан. 2009 онд хамгийн анхны тэмцээнд уралдаж амжилттай ер нь бол баринд гараанд зогсож баринд дууссан. Тэгээд маш их сандарсан, маш олон хүний дунд олон мотоциклийн чимээнд тийм мотоцикл унах ямар гоё байдаг лээ бас манай хэд бас мэдж байгаа бах. Монгол хүн чинь бас морины дэлэн дээр өссөн гэж ярьдаг. Одоо тэрэн шиг салхи татуулж явж тэгж явах бол миний бол маш дуртай хүсэл одоо тийм зүйлүүдийн нэг байгаа. За тэгээ 2011 оноос хойш би анхныхаа медалийг ер нь бол 2 жил ямар ч медальгүй уралдаад ингээ явж ирсэн. Тэгээд 2 жилийн турш бууж өгөөгүй уралдсан, дунд нь бол унсан, гэмтсэн. Тэгээ миний гэр бүл хамт олонны ячаар хамгийн анх медаль авч илаа. 3 дугаар байр хүрэл медальд зогсоод авч исэн тийм сайхан мэдрэмж байдаг. Тэгээд тухайн үед яг тогтоон дотор 30,000 төгрөг байсан. Одоо бол энэ бага мөнгө баг. Гэхдээ тэр үед надад маш их мөнгө санагдаж байсан. Тэгээд 2009 оноос хойш 2011 оноос хойш 2016 хүртэл нийт нэг 80 гаруй тэмцээн уралдсан байдаг. Тэгэхээр Азийн аварга, Зүүн Сибирийн аварга, дэлхийн аваргач арай ороогүй Азийн хэмжээнд бол дэжгүй одоо уралдаж мотокросс гэдэг одоо энэ Бартацамын энэ уралдаанд хүч үзэж уралдаж явж ирсэн. Тэгээд 16 хүртэл амжилттай уралдсан одоо 80 гаруй медальтай тэгж явж ирсэн боловч яг хүнд бас хэцүү юм тохиолдсон дунд нь бас гэмтэж бэртэн одоо сэтгэл санаагаар унсан үеч байсан. Тэгээ бууж өгөх үеч байсан. Гэхдээ мэдээж бууж өгөөгүй. 2016 онд би том тэмцээний өмнө бэлтгэл хийж байгаад бэртэл аваад тэгээд ухаалтаад эмнэлэгт хүргэгдээд эмчээс нэг муу мэдээ сонссон. За одоо ингээд уралдаанаа ер нь үргэлжлүүлэх хэцүү болсон. Одоо хэдэн жил завсарлага авах хэрэгтэй гэдэг одоо мэдээг сонссон. Тэгээд яг тухайн үед бол маш хэцүү байсан. Та хэд одоо нэг хайртай юмнасаа салж байгаа гэсэн үг. Тэгэхээр би одоо энэ спортоос сална гэдэг ямар хэцүү тухайн үед бол одоо машины ард нэг өөлөө суужсэн хүртэл одоо сандаг. Тэгээд би 2016 оноос хойш хичээл тэр тухайн үед чи 10 жилээ ер нь бол төгсөж исэн. Тэгээ 10 жилээ төгсөөд их сургуульд одоо гадагшаа сурах гэдэг бодол мооч бас хөтлөгдөөд ер нь бол нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нэгддэг гэдэг шиг тэгэл аав ээжийнхээ зөвлөмжөөр гадагшаа Австрали руу 4 жил сургуульд явсан. Тэгээ сургууль бол амжилттай төгсөөд дунд нь бол яг ажил хийж сургалтын төлбөрөө бол олдог. Тэрнээсээ хажуугаар нь хоолныхоо мөнгийг олдог. Тэгээ дээрээс нь бас яалтчгүй нөгөө мотоцикл гэд өөрийнхөө энэ мөрөөдөл те өөрийнхөө энэ хүсэл зорилгын нэг миний биеийн нэг хэсэг зүйлийг бол хайж чадахгүйсэн байхгүй. Тэгээ би ер нь яагаад нэг биш хоёр ажил хийгээд ч юм уу те ингээд хөдөлмөрлөөд мотоцикл авч болохгүй гэж бодоод тухайн үедээ бас нэг өөрийнхөө хүч хөдөлмөрөөр яг жилийн дараа тэгж бодсны дараагаас өөрийнхөө хөдөлмөрөөр нэг мотоцикл аваад бөөн баяр болж исэн. За тэгээ 2020 онд
тухайн үед яг Австралид байхдаа зөндөө юм үзчихсэн л да. Одоо жишээ нь хөл бөмбөгийн Испани багт тоглолдог ч юм уу, эсвэл усан сэлдэг ч. Ер нь ингээл өөрийгөө таних гал, өөрийгөө сорих гал өөр юмд нөгөө мотоцикл биш, өөр юмд өөрийгөө сорих одоо хүсэл зорилго байсан гэсэн хэдэж нөгөө нэг дотор маань нөгөө багасаа хажууд нь байсан мотоцикл чихэн сонсогдчихсэн. Тэгээд тухайн үед YouTube-ээс юунаас тэгэл бүх юм үздэг, Монголын тэмцээнүүдээ үздэг. Тэгэл яалтчгүй салж чадахгүйсэн. За тэгээ 2020 онд Монгол улс руугаа буцаад ирсэн тухайн үед ч одоо муухай цаг үе юусэн коронавитой тий. Тэгээд Монголд төгсөөд яг нөгөө төгсөлтийн үйлчлэг шиг малгай залгайгаа шиддэг одоо тэр сайхан дурсамжил надад байгаагүй. Тухайн үед ч маска зүгэл 20-нд 14 хоног буудалд хоригдол, 21 хоног буудалд хоригдол, 7 хоног гэртээ хоригдол нэг тийм дурсамжтай жил байсан. За тэгээ 2020 онд би ер нь бол энэ мотоциклийн кросс тий энэ Баттат замын уралдаанууд бүх төрлөөр уралддаг байсан. Гэхдээ нэг төрлөөр ерөөсөө уралддаг байсан байхгүй. Одоо миний яг энэ амжилтын хэсгүүдээс харж болно 2011-ээс 2015. Тэгээ 2016 онд ер нь энэ Баттат замын ралли гэдэг уралдаанд өөрийгөө сорьё гэж бодоод 2020 онд анхны одоо 4 жил завсарлын эцэст анхны уралдаанд уралдаж одоо авиас ч гэх юм уу Аз ч гэх юм уу анхны уралдаанд уралдаж исэн. Тэгээд 2 дугаар байранд орж исэн. Тэгээ яг энэ Баттат замын олон хоногийн ралли гэдэг уралдаан одоо бусад уралдаанаас одоо ямар шин тэмдэг юугаараа өөр юм бэ гэж хүмүүс бас гайхчихж магадгүй. За тэгээ биднээс уралддаг одоо энэ ралли төрлийн мотоцикл бол өөрөө 140 кг жинтэй. Дээрээс нь 30 литрийн бензин ордог. Тэгэхээр өөрийнх нь жин 170 кг. Дээрээс нь биднээс бол 100-аас 160 км-ийн хурдтай одоо бүх төрлийн элс, хад, барта, ус те бүх байгалийн бартаагаар уралддаг. За энэ ралли төрлийн биднээс одоо нүүд гэж ярьдаг зураг байгаа. Энэ зургийг биднээс өдөртөө 400-аас 700 км уншиж явдаг. Хурдтай явж байхдаа одоо мотоцикл унж байхдаа гэсэн үг шүү дээ. За ингэж яваад дээрээс нь одоо тэнд харагдж байгаа бол миний одоо хамгаалтын биеийн дээд хэсгийн хамгаалт, дээрээс нь гутал, малгай гэдэг одоо ийм хамгаалтууд бүгдийн өмсгүүд нэг 15 кг. Тэгэхээр нэг 280 кг-ыг тээж ер нь нэг өдөртөө 400-аас 700 км уралддаг байгаа. Тэгээ хүмүүс бас зарим намайг яаж гимтчихсэн үү, яаж ийсэн, юу хоогорч ийсэн гэж амар их асуудаг. Тэгэл ямар нэгэн спорт золиос хэрэгтэй. Тэгээ тухайн үед чинь би бол яалтчгүй нэг 20 гаруй бол гимтэл мэдээж хэрэг авч ийсэн. За тэгээ жишээ нь гэх юм бол цээжнийхээ ясыг хугалах ч юм уу, хуруу уурах, мултрах, за ойдол тавиулах. За сүүлдээ ер нь гимтлийн хотын гимтлийн эмнэлийнх нь намайг ер нь сүүлдээ таньдаг болсон байсан. Тэгэхээр ер нь хэр их гимтсэн байх гэдгийг бол мэдж байгаа бах. Тэгээд 2020 оноос хойш энэ ралли гэдэг уралдаанаар уралдаад тэгээ 2021 онд дэлхийн хэмжээний чансааны одоо том тэмцээн Silkway гэдэг уралдаанд өөрийгөө сорж үзээд Монголд хамгийн анхны 2 ангиллын цомыг дэлхийн цомыг Монголд авчирсан. Тэгээд энэний дараагаас ер нь ягаад Монгол хүмүүстэй Монгол тамирчид дэлхийн том тэмцээн Dakar ралли гэдэг уралдаанд өөрийгөө сорж болох уу гэдэг бодол төрөөд ер нь бол бага насны бас л миний мөрөөдөл байсан. Тэгээ энэ мөрөөдлөө хөөхийн тулд Dakar ралли гэдэг тэмцээнд бүртгүүлсэн. Энэ тэмцээн маань бол 1000 гаруй мотоциклийн тамирчнаас дэлхийн одоо 130 шилдгийн одоо түүж авдаг. Тэгээ би энэ 2021 онд бол мэдээж хэрэг тэнцээгүй. Ягаад гэх юм бол онгоцны нисгчид одоо агаар дээр байдаг цаг гэж байдаг те. Тэр шиг биднээс дээр мотоцикл дээр уралдаан дээр өнгөрүүлсэн цаг гэж байдаг гэсэн. Миний нэгт цаг хүрэхгүй байсан. Хоёрт одоо 1000 2000 3000 км явсан. Элсэн дээр надад явсан одоо түүх байгаагүй. Тэгэхээр би 21 онд тэнцээгүй. За нэг биш, хоёр биш, 3 удаа тэнцээгүй. 22, 23. Би энэ хугацаанд яг уралцаар л байсан. Улсын аварга болсон, хотын аварга болсон. Том тэмцээнүүдэд ер нь бол уралцаар байсан. Гэхдээ 2024 онд яагаад илүү томоор одоо олон хүний дэмжлэгээр спонсороор одоо уралдаж болох уу гэж өөрийгөө ерөөхдөө хүмүүс таниулах зорилготой. Дээрээс нь компаниудтай хамтарч ажиллаад 2024 онд юу яасан? Дэлхийн том тэмцээнүүдэд оролцох одоо урилгуудаа авсан. Тэгээд Абу Даби Desert Challenge буюу 2000 гаруй км далайн түвшнөөс одоо 50-аас 2000 м, 3000 м том элсэн манхан дундуур очиж уралдаг тийм тэмцээнд. За одоо манайхан мэдэх бол одоо энэ богд дуул гэж үүдэг. Богд дуул шиг ийм том манхан дундуур, манхан гэр элсэн манхан дундуур уралддаг. За тэгээ би л ер нь Монголд бол хөвчлэн ийм тал дээр уралддаг хүн тэнд очиод ер нь гайхсан л та. За тэрэнд одоо тийм их одоо уул манхан шиг тийм том юу байхгүй бах, элс байхгүй бах гэж бодвол амар том элс рүү гараал ирсэн. Тэгэл тэгсэн тэр элс бол ерөөсөө тэр олон манхны зүмэржил эхлэл байсан. Тэгээ 2000 3000 км гаруй уралдаад тухайн уралдаанд топ 10 шалгараад 60 тамирчнаас
тоо баруун шалгарсан. Дараа нь Таклимиканы ис гэж байдаг 1000 км үргэлжилсэн том ис. Энд 10 хоног бас уралдсан Монгол улсаа төлөөлж. Түрүү яг бичлэгэн дээр харж ирсэн те Mongolia's never give up штэ гэд тэрэн дээр харж байгаа. Миний мотоцикл ливдэрсэн. Гэхдээ бусад тамирчид бол мотоцикл ливдрээ зогсдог бол би тэндээс яаж хийж байгаа нэг трактор болоод ачаад баринд хөргүүлсэн байхгүй. Тэгээ миний ингээд үргэлжлэх боломж нэгдээ цаашаа үргэлжлүүлээд амжилттай дуусгасан байна. Тэгээ 2024 онд бас Silkway гэдэг уралдаанд хоргоны зам дэлхийн одоо топ бас 2 3 төвчгдөг тэмцээн. Энэ уралдаанд сая сүүлд уралдаад бас дэлхийн хэмжээний 2-т ороод бас нэг цомд Монголд авчирсан. Тэгээд одоо энэ сайхан бүх амжилтуудаа нэгтгээд ер нь бол миний одоо карьерийн туршид нэг 100 гаруй уралдаанаас нэг 90 орчим медальтай байдаг. Тэгээд энэ бүх амжилтуудаа хавсаргаад тэгээд өөрийнхөө бүх мэдээллийг хийгээд аплай хийсэн байхгүй. Энэ жил 24 оны Дакар гэдэг энэ уралдаанд. Энэ Дакар гэдэг уралдаан бол ер нь энэ уралдаанд тэнцэх нь нэгт чухал. Хоёрт энэ уралдааныг амьд дуусгах нь нэг чухал. Гуравт нь дуусгаад энэний ард нь гарах бас нэг чухал. Яагаад гэх юм бол энэ уралдааны 47 жилдэх түүх энэ уралдаан. Энэ уралдаанд 47 жил үргэлжлэхэд мотоциклийн хэмжээнд бол 70 гаруй хүмүүс бурхан болсон байдаг. Гэхдээ энэ хитийн хэцүү ч гэсэн одоо миний одоо зорилго хүсэл бол энэ уралдааныг дуусгах, мэдээж хэрэг урагшаага шахаж урд нь явсан Монгол тамирчдынхаа амжилтыг ахиулах. Тэгээ дээрээс нь ирээдүйн одоо та нар шиг залуучуудыг ирээдүйн том тэмцээнүүдэд бэлдэх, эдний гүүр болж өгөхөөр одоо зорилго тавин ажиллаж байгаа. За тэгээ 8 сард би нэг өглөөс ирсэн. Миний утсанд мэйл ирсэн биш Gmail-с. Тэгээ мэйлээ нэгээд харсан чинь мөрөө танд баяр хүргэе. Та 2025 оны Дакар гэдэг энэ том тэмцээний нэг хэсэг боллоо гэсэн мэдгэл байсан. Тэгээ маш их баярлсан. Тэгээ догдсон. Ер нь бол мөрөөдөл биелдэг гэдгийг мах цуссаараа мэдэрч байгаа хүмүүсийн нэг байгаа. Тэгэхээр энэ Дакар гэдэг уралдаан энэ жилийн онцлог нь бол Сауди Арабын газар нутагт одоо Дубайг мэднэ те. Тэгэхээр Сауди Араб хажууднуудыг энэ хаант ус. Одоо энэ хаант усад 14 хоногийн турш дэлхийн бүх топ тамирчдаас шалгарсан 1000 тамирчдаас шалгарсан 130 тамирчид очиж одоо тийм уралдаж хүчээ сордог тийм уралдаан байгаа. Тэгээд энэ жил би 141 номер суулсан. Ер нь бол хамгийн сүүлжийнхаас суулсан. Тэгтээ энийг мэдээж ахиулж дараа жил энийг урагшлуулах үед бол хичээн тэгээд миний одоо бас мөрөөдөлтөй цуг байгаараа. Тэгээд одоо энэ харагдаж байгаа бол дөнгөж энэ уралдааны эхлэлийн зураг. Энэ бол эзгүй цөл 1000 гаруй километр үргэлжлэдэг юм цөл байгаа. Тэгээд та бүхэндээ бас мөрөөдөлтөй бүгдэнд нь мөрөөдөл өгдөг те. Тэгэхээр мөрөөдөлтөй үнэнч байгаараа, дуртай юмтай, дуртай юмныхаа төлөө тэнцдэг, тууштай, тэгээд зоригтой байгаараа. Тэгээд та хэд маань Монголын ирээдүйн үргэлжлэл шүү. Тэгэхээр амжилт хүсье. Баярлалаа.